Европ шиг юм эрс тэрс өдөр шөнө үйл зүнээ температурын ялгаа ихтэй газар тэсвэртэй ургамлыг гаргаж авах хэрэгтэй байна. Тийм болохоор ургамлын үрийг дээш нь сансарт гаргаад сансрын ширүү орчинд оруулахаар гений өөрчлөлт явагдаад мутац явагдаад тэгээ буцааж болгож ирээд эндээс ингээд шилбэл байдлаар сонгоод хөгжүүлэхээр одоо хуурай тэгээд тасах 39-7-оос нэмэх 39 градусын хооронд амьдрах чадвартай одоо байнга ургах канад зүлэг гэдэг шиг ийм ургамлыг гаргаж авсан байна. Гол сонирхолтой нь нөгөө гений инженерчлэлийн аргаар хүчээр дээнхад тастаж ингэж загварчлаагүй. Орчныг өөрчлөөд өөр нь эволюцийн шатлаар байгаль шалгыг төрүүлж байна шүү дээ. Өөрөөр нь өөрчлөсөн нь энэ илүү их натур байгальтай ойр зүүн гэдэг юм шиг байна. Их сонирхолтой.